юу яцгаана? Ийхүү зүгээр ороод үт цувралын маань part 4 билүү 5 нь орж шүү те. Өмнөх партаа санахгүй болно. Яг хөө тэгээд угаасаа бичиж ин дээ. За тэгээд энэ удаагийнхаар ер нь бол нэг баах ухрагчтай юм л ер нь бол ярих төлөвлөгөөтэй байна. За тэгээд яг хөө жоохон нэг те би сануулчих. Би нөгөө нэг англиар миний англиг амар муухай сонсогддог болохоор зэрэг би англиар хэлдэг байгаа шүү. Тэгээд хамгийн ихний те ярих ухрагчтай вебтум маань сэлмний мастрын хүү гэдэг баха. Би юу гэж хэлэхээ сайн ойлгохгүй л байна л да. Монголоор хэлэхээр зэрэг бүр амар тэнэг үг орж ирдэг баг. Тэгэхээр зэрэг яа нэг жоохон нэг утаа учиртай болгоч нэг монголоор хэлж явахгүй бас болохгүй юм байна л да тий нэрээ. За ямар ч тач манай гол дүр бол те ер нь бол ойлгомжтой ухарсан гэдэг нь л гэхдээ яг яагаад гэдгийг би одоо тайлбарлана. Ранкен дээл гэдэг нэгтэй сэлэм ашигладаг маш хүчирхэг те тухайн ертөнцийнхөө бараг талын шахуу захирдаг хүчирхэг гэр бүлийн 13 дахь хүүхэд буюу хамгийн бага ноч төрс байдаг юм аа. Гэтэ мэдээж хэрэг ухрагчтай гэж байгаа юм чиг те энэ гэр бүлдээ юу болсон талаар одоо би та нарт ярьж өгөх болно. Угаасаа ухрагчтай юмнууд чи ихэндээ зовдөг л. За тэрж байгаа. Манай хүн те ингээд сэлэмнийхэн те чадварыг ингээд хин нэгэн 9 одтой шид буюу хамгийн өндөр шид маш өндөр шидээр ингээд те хараагаад ингээд чадварыг ингээд те ингээд бүр ингээд хорцсон. Түүнээсээ болоод ер нь бол гэр бүлдээ жигдээ бүр хөөгдөд явж байхдаа тэгээ шид сураад явж байхад нь инхүү те тухайн ингээд эдний ертөнцийн нэгэн сүудрийн бурхан болох Солтиас гэдэг үлээ нэг тийм нэртэй бурхан олоод ингээд өөрийнх нь өвөг дээдтэй нөртөл гэрээ хийжсэн ингээд амар бурхан байж таарад ингээд чиний над хараалч наваа сонирхлыг минь татсан юм байна. Би ингээд чавтай ингээд гэрээ хийя гэд гэрээ хийж ингээд тэрхүү хараалын нүггүй идгээ. Ер нь бол манай хүн тэгээ бүхэл хараалаас ер нь бол амар ингээд те юуг болол дархлаатай бол англиар ч одоо юу гэж хэлдэг үлээ дээ цог гэж ямар ч тааш дархлаатай болсон байдیں۔ Гэж амар дархлаатай болол бэжсэн чи хөөхийг ер нь бол алаа хийцэн. Үнэ аазгүй. Тэгээд ер нь бол Ранкендейл гэх тэрхүү гэр бүлтэй те анх төрж исэн нэг настай байлуу нэг 2 ойтойч байлуу нэг тэр үедээ очиод ер нь л амьдарч байгаагаар өөрийнхөө тэ ирээдүг өөрчлөх зорилготойгоор явж байгаагаар энэ хүү вебтуны маань үйл явдал бол өрөнд юм аа. Яг уу бас ч гэж нэг тийм юу бол биш л те. Муу бас вебтун бас биш. Одоо энэ хүн бол те манай хүний аав нь байна. Сэлэмний бүр мастер амир нөхөр байгаа. Манай хүн чин дээрээ 12 ах эгчтэй. Яа бас лолол байгаа ш. 12 штэ бүр. Уг нь бол манай хүнийг те маш ихээр хайрладаг те хүн бол байдаг. Тэр бол те ранкен дээр дээл гэр бүлийн 1-р туг баригч буюу хамгийн том их чинь Луна гэдэг нэг үгнэл их чинь бэдیں۔ Гэхдээ яг үйл явдалд тэгэл алга болсон л байдаг л та. За яг дараачих нь Төмөр цуст анч нохойн өшөө авалт гэдэг нэртэй вебтун байна. Манай гол дүрийн хувьд бол бараг 30 бараг 25 бараг давсан баха 25 бол давсан бах бараг 30 үржсэн бах бараг 30 гаруй жилийн турш зүтгэжсэн те энхүү тэрхүү гэр бүлтэй те хэл сэргээр гүтгэгдэн цаазаар ахуулаад те тэрхүү хүчрхэг гэр бүлт уг нь бол төрсийн наатчаа уг нь бол Баскер Вил гэдэг нэртэй маш хүчрхэг гэр бүлийн уг нь хүүхэд болж төрсэн байд юм аа. Гэвч манай хүн бол боточ. Тийм ээ боточ гэхэр зэрэгээс ойлгомжтой шүү дээ. Гэр бүлээс гадуур хүүхэд ойлгомжтой. Үүнээс болоод ер нь бол доод албан тушаалд байсан гэх юм уу? Ер нь бол манай хүний хэл сэрэгт гүтгээд алдсан гэж алсан хүн бол ер нь бол манай хүний аав хүү одоо гол гэр бүлийн эзэн гэхүү бүмэд манай хүний гүтгээд цаазаар авсан байдیں۔ Хьюг бол Баскервил гээд. Тэгээ манай хүн бол дахин төрөөд те бүр мамуу байх үедээ төрөөд бүр нэл гацаан байх үедээ төрөөд Хьюго бол Баскервил гэдэг энэ нөхрийг те заавал алнаа. Чамаас өшөөгөө авнаа. Баскервил гэр бүлийн үгүй нэ гэсэн зорилготойгоор ухарцдаг юм аа. Гэтэ 2 дугаар бүлгэнд гараад энэ юу нь бас өөрчлөгдсөн л дөө. Зорилго нь өөрчлөгдсөн. Гэхдээ бас
Тийм ч муу зөвөр бол өөрчлөгдөөгүй шүү. Тиймээс ер нь бол уншаад үзэхэд бас нэлийн гимгүү гоё вебтүү. Яг манай хүн чинь сургууль мургуулж явж байгаа байхгүй одоо. Нэг иймэрхүү. Дараачих нь болохоор хараал эзэн дахин дүрлэлт гэдэг нэртэй. Зүгээр үнэн шүү, хараал эзэн дахин дүрлэлт гэдэг нэртэй. Нэрийн шүү бүр. Манай хүн бол нэгэн баатрын тухайн ертөнцийнхаа баатрын багийн нэгэн гишүүн байдаг юм аа. Гишүүн нь ер нь бол байсан гэх юм уу? Эдний ертөнцид ер нь бол нэг 5 чөтгөрийн ам байдаг байхгүй. Манайд чи ер нь бол 5-ынх нь 3-ыг нь цааш наруулж аваад сүүлийн 2-ыг нь 1 рүү нөж жагаад манай хүн чадарцээ. Тэгээд чадрангуутлаа нөгөө нэг өөрийнхөө багийн үндсэн баатар буюу нөгөө баатрынх нь ингээд удам болоод 100 жилийн дараа төрж байгаагаар энэ хүн вебтум маань эхэлж байгаамаа. Яг гоо манай хүн чинь бас салаа туслах гэр бүл гэдэг үлээ өөр гэр бүл гэдэг үлээ мэдгүй байна л та. Ямар ч тач манай хүн бол яг баатрын багтаах үедээ бол нөгөө нэг баатар үндсэн баатар маань одоо энэ ч одоо хин гэдэг үлээ гэж баг хичээл гарангийн өмнө уншсан болохоор зэрэг бас мартчихсан байна. За ямар ч тач тэр мэрч яах вэ? Нэрийг санахгүй зүгээр гол дүрийн баатар гэж явчихжээ. Зүгээр гол дүрийн маань баатар гэж явчихжээ. Цагаан үстэй баатар гэдэг ер нь явсан дээр юм байна. За ямар ч тач мань хүнийг анх авчих үед нь бас нэгтэй хоёр хажууд нь явж исэн бол дийшсэн байдэн шүү бас. Зүгээр сонирхолтой факт хэлэх зорилгоор энийг хэллээ. Манай ингээд нөгөө нэг чөтгөрийг алах үндсэн баатар маань бүхэл төрлийн зэвсгээр тулдаж чаддаг. All Special Master гэдэг бүхэл зэвсгийн мастер хэмээх амар нөхөр ээжээ. Бас шидтэн шүү эн чинь бүр. Гэхдээ манай хүн бол тутахгүй. Адилхан All Specialist Master гэдэг тийм тайтлтай бас адилхан бүхэл төрлийн зэвсгээр тулдаж чаддаг манайг нэг юм байжээ. Тулааны үеэр тэрхүү сүүлийн чөтгөрийн хаан руу орохын өмнөхөн цааш нараад хөрхий. Тэгээд 100 жилийн дараа өөрийнхөө түүхийг уншиж боож хүж байгаагаар эхний хэсэг бол эхэлт юм аа. Эхний бүлэг бол эхэлтийн заяа. Нэг юм хөөтэлтэй эхэлнэ. Гэхдээ бол уншаад үзэхэд бол үнэхээр гимгүй юу л та. Нөгөө нэг өөрийнхөө нөгөө нэг баатрынхаа юм төрөөд тэгээд цаашаага нөгөө нэг мань баатар чинь чөтгөрүүттэй гэрээгээд инхин гэрээ хийгээд ер нь бол яагаад инхин гэрээсэн чөтгөрүүдийг бас устгах зорилготойгоор энэхүү вебтум маань үргэлжилж байгаамаа. Яг уу 2 дугаар бүлэг нь гарахгүй нь мэддэхгүй байх болцсон л байгаа л та. За энэ үрээд ер нь бол дуусгая гэж бодож исэн ч нэмэлтээр бонус өгөхөр шийдлээ. Идэршгүй өвчтэй харанхуун сэлэмчин гэх вебтум байна. Гол дүр маань ухтаа бол яг гол дүрийнхаа яг тийм өмлөгт өвчтэй тоглоо сууж байгаа хэсгийг олмоор байсан ч олж чадаагүй шүү. Тэгээд ер нь бол өөрийнх нь тоглодог тэрхүү тоглоомных нь эсрэг талын хамгийн сүүлийн боссын биеинд орсноор энэхүү вебтум маань өрнөж байгаамаа. Гэтэ яг ийм кул байсан үед нь биш л дээ. Мангар хуцаан байх үед нь очистэй. 13 билүү 12 настай байх үед нь очиод тухайн үедээ маш хүнд биетэй идэршүү өвчтэй тийм нөхөр байж таарад тэгээд ер нь бол тэрийг эдгээгээд арай илүү хүчрэх болох гээд явж идэг. Угаасаа нөгөө нэг тоглоом дээр хүртэл чөтгөрүүтэй гэрээж өөрийнхөө ингээд тэрхүү өвчнийг эдгээсэн байдаг. Хөрхий амар өрөвдөлтэй дүрийн биеинд орсон яг үндэ бол одоо яалтай байлээ хүний амьдрал шууд руу шийдэг асууш. Тэгээд ер нь бол өөрийг нь алах хэвээр эмэгтэй гол дүр ер нь бол эмэгтэй дүрээр л тоглодог тоглоом байсан байл л дээ. Тэгээд тэрхүү дүртэйгээ юу болсон талаар ер нь би ярих хэрэг байна уу? Зүгээр та нараа 6-аас хараад мэдчих бах тий. Угаасаа 6-аас хараад ойлгомжтой байх. Хизээ гэлээ одоо нэг 2 дугаар бүлэг нь гараад эхэлсэн 2 дугаар сесн гараад эхэлсэн байгаа. Гэхдээ яг бас чиж муугүй л вебтум шүү. Бас сансныг бодвол бас муугүй. Гэхдээ бараг 120 билүү 130 бүлэгтэй шүү. Гэтийг бас сануулга таатай байна. За энэ үрээд бичлэгээ дуусгая гэж хэлэхгүй. Бонус. 10,000 жилийн дараа тамаас эргэж ирсэн. Гэх баха. Би зүгээр л ингээд нэг мөсөн 4 юу багслаа шууд оруулчих гэж бодоод бүр анх тэгж бодсон юм а. Тэгтээ тэгээд нэг мөсөн 5-аар нь шууд
нийлэгдчихье гэж бодоод хамт оролцсон. Манай 10,000 жилийн турш те 9 тамд те 9 тамд буюу тэрхүү агуу те 9 тамд хүн те бүр хүн мангар сул биетэйгээр ороод тухайн ертөнцийнхөө те 7 ингээд те хамгийн хүчрэхэг ер нь бол хаад байгаа шүү дээ. Нөгөө сатан Люцифер гэдэг тэр нөхдүүд байгаа. Тэднийг бүгдийн сайхан цааш нь харуулад тухайн ертөнцийнхөө Demon King буюу тэр 9 тамийнхаа бүр хамгийн том бүдүүн дарга болсноор энэхүү вебтүү эхэлдэг. Гэхдээ манай хүн бол үнэхээр там дотор угаасаа ойлгомжтой шүү дээ. Угаасаа юу итгэвтэй чөтгөрөөдэй л хийсэн байж таараа. Ер нь бол тэрнээсээ болоод тамаас гарan ер нь бол өөрийнхөө дэлхий рүү те орон зай цаг хугацааг эвдэн барин байж орсноор ороод амар ингээл yes гэдэг амар ингээл байжсэн чинь харин нөгөө нэг ертөнцийн соло левелтэй адилхан хаалга маалга нэгдсэн тоглогчд гэдэг юм гараад ирсэн левел ап хийдэг чадвартай болж болцсон байж таардаг. Тэгээ өөрийнх нь чадваруудыг нүртэл ацалцсан. За ингээл манай хүн ч ацалцсан чадварт гөх тэнгэр минь гэл байжсэн. Аагүй тэр өвчин тэнгэр ногоон биш. Ногоон тэнгэртэйсэн шүү дээ нэрээ. Тэгэл байж байгаа л левел ап хийх тусам лацны эвдэрж байгааг анзаараад за ер нь ингээд левел 100 болоод лацаа бүрэнгүүцэд ивчвэл би өмнөхөөсөө илүү хүчрэх болох юм байна гэж левел ап хийгээл те чөтгөрийн хүчээ ашиглаад баг цагт лацных нь инээ тэрэ жижиг хэсгээс нь нэрж те чадварууд ашиглаад явж байгаагаар энэхүү вебт маань хэлнэ гэж явнаа. Манай хүний бол зориг бас маш амархан. Би те амар амгалан амьдрахын тулд яах ёстой? Дэлхийн амар амгалан байх ёстой. Гэсэн дүрмтэй. Яг гоо манай хүнтэй те адилхан нэг чөтгөрийн шашин, чөтгөрийн шүтгчд гэдэг нэг балан амьд гарч ирээд та нар байхгүй бол ер нь бол би амгалан амьдрнаа гэд тэднийг нэгээр нь алж байгаагаар энэхүү вебтүүний маань те үйл явдал өрөнд юм аа. Их дэжгүй вебтүүн нилээн дэжгүй яг уншаад тахаар зэрэг бүр тэгэл нилээн гайгүй болоод явчихдаг л та. Гэхдээ яг нөгөө нэг левел ап хийгээл яваад байдаг нэг тийм сони юу болцсон юм шиг сүлрээ санагдаад идэв шүү гэдгийг бас сануулах таатай байна. За нэг иймэрхүү байдалтай л байсан санагдаж байна. Яг уу тэгээд вебтүүнуудаа тэгэл уншаад явж байхад чинь тэгэл олон зүйл тохиолдсон дөө. Тэгээд угаасаа та нар бараг тэгээд би зөвөр эхлэл хэсгийг л ярьж өгдөө шүү дээ. Ер нь та нар мэддэг бол энэ зургийг битээ тоо. Тэгээд тэ би бас нэг хид хідэн зарлан бас хэлэх төлөвлөгөөтэй байна. Эхнийх нь болохоор зэрэг би нэг вебтүүн бичлэг хийчээд нэг аним бичлэг оруулна гэсэн бодолтой байгаа. Тэгээд би дараагийн бичлэг вебтүүн бичлэгэн дээр мөрийн гэдэг тэрхүү юу задлахаар шийдсэн. Бүр задлж ярахаар шийдсэн. Би инхүү те энэ YouTube-ийнхаа те ингээд зургийг солихоор болсон байгаа шүү гэдгээ хэлэхэд таатай байна. За ингээд энэ бичлэгээ дуусгая да. Баяртай.